нөгөө солилцсон үед ном пенс хоёрыг адилхан нөгөө соёлын бараа гэж явдаг байсан л та. Тэгээд тийм болохоор пензэг бас номын дэлгүүрүүд дээр борлуулдаг байсан. Тийм болохоор энэ пенз бол бас яг номын баяр дээр бас яг байж ах хэвээр зүйлүүд нэг болохоор ерөнхийдөө дандаа тогтмол номын баяр ер нь орж ийг шийдээд одоо ер нь маалгүрч одоо бас 4 дахь жилээ болж байна. Тийм. За ер нь манай хөвчлээ ер нь залуучууд л авдаг да. Тэгээд ер нь дандаа ер нь орчин үеийн ер нь Америк гадаадын дуучдын одоо яг одоогоор одоо тренд болж байгаа гэх юм уу. Би бас өөрөө яг тиймэрхүү хөгжимс сүүлийн дууш хөгжим сонсох дуртай болохоор ер нь тэр төрлийнхоор авчирдаг. Тийм. Гэтэ ер нь залуучууд ер нь дандаа тиймэрхүү чемодан тоглогчоос нь эхэлдэг. Би ч гэсэн анх сонирхол тийм чемодан тоглогч авч ирсэн. Яг хуу тэг удаан сонсоод яг хобби болгоод явах юм бол дээшлүүд жоохон мэрэгжлийн төвшин тустай спикер тоглогч нэгээд аав явах бас боломжтой. Одоо зурагтаар явах юм бол одоо сүүлийн зурагч чинь full HD 4K болсон шүү дээ. Маш нарийн нэгтралтай. Одоо яг тэрийг харьцуулах юм бол одоо юу MP3 чинь нэг 1000 өсрэл нэг 1080 юм уу. Тэгэхээр чинь пензаар сонсоход full HD 4K гэхээр яг харьцуулан сонсвол яг ялгагдана л та. Тэгэхээр пенз бол арай маш өндөр нэгтралтай одоо амьдаас ялгаагүйгээр сонсож байна л гэсэн үг. Амьд тоглолтоор очоод.